Өнөөдөр бас хамгийн онцлог сайн оноо авалтаа харуулад байна. Яа дараагийн нутгаа 2 алтан суудууд дотор жанагаа хөдөлгөө нэргүй. За хилчинтэй 5 гаргаад алдсан бол интернет хөвд 3-1-ээр хожигдлээсэн. Такамогусын хувьд 5 тоглолцсон байгаа. Бас 5 ээлжийн тоглолт нэдсэн байгаа. Санжирма гоё хамгаалалт байна. Билисарио тоглоно явсан нэргүйгээ алднаас гаргалаа. Йохан Билисарио барайцыг тоглож ирсэн байгаа. 4 тоглогч төлөв үедээ. Гэр нарт тоглогчдын давуу талыг гаргах хэстэй тоглолттой. Жарспон хаасан. Билисарио дараагийн тоглооны 2-ыг алднаас гаргаж. Хүчлэгшиг. Диньярис. 3-аар нэргүйг нутгаа арын нутгаа Исенга студио алт орууллаа. Өнөөдөр хажууд бас хүснэгтэй 4-ийг гараад ирэх боломжтой тоглолт хоолнд арах мөгөөс. Нэргүйг нутгаа. Тэтэдэ үдэж Диньярис алт. Кастидио дээр сулрууллаа. Тамирыг нутгаа. Инхүсэнгийн хаалт утсан оногаасан. Фрусрингийн инхүсэн хаалаа. Инхүсэнгийн давуулт. Араас нэргүйг нутгаа. Хаалтын гард хүчтэй гэж явуулсан оногаалаа. Арын нутгаа гайхав. Сүглэг маа шугуур өргөлөө Диньярис хамгаалтууд онцгой юм а. Араас Кастидио хаалтыг дутуулсан арын нутгааг хамгаалж болсонгүй. Хаалтыг өргөлөө одоо Франц Грек бүгд найрамд Кипросын лигүүдэд тоглосон тоглогч. 2 дахь өдрөдөө манай тоглож байна. Арын нутгааны захиалтнаас гаргалаа. Сүглэг маа. Диньярис суурсан Жидапаг хамгаалаад сайн болсон 3-аараас нэргүйг нутгаа. 5-ын болор урдтайгаа шиг эргүүлж толтоод анагаалаа. 3 арын нутгааныг шигвчж байгаа. Хоёр ч удаа эрэгтэй өгөөд дэг хөрөлдөг далд өргөсөн эмэгтэй өгөө хоёр удаага амжилттай Жарспоныг харж байгаа хэрэгтэй ард талхаа толгоогоо ийсэн бундасаг Жарспон хэцүүлээ. Илбүзэя. Араас нэргүүд толгоонд явнаа. Нэргүүд өрөөгөө оноо явахаар байна. Өөдний аал гой сулруулаад оруулж байна. Житабагас мөнгөмжтэй ирсэн нэргүүгээ толгоо явлаа. Хаасан. За нэг баригдаг байсан тоглогчдэр оноглоо даа мөрөөс үү. Дөрөвдөө бол судрах магадлал өндөр. Нэргүүдээр холбот өгсөн нэргүүг нутгаа явнаа. Төсөлийг хийлээ. Оронтой өрөнгөрөөр ихний үеийн хожлыг багтаа авдаа нэргүй. Хүчгийн Старс хаалтаар 4 оноо авсан байсан. Билисарио, Кастидио амар өсгөлийн хүснээр гол 2 голын агш хаалтаар оноогоо явуулсан байна. 4-4 рүү мөшгсөн нутгаа талбайд унсан нэргүй гэсэн оноо аваад оноогоо дэш нь явуулсан шүү дээ. Кастидио хүчтэй тоглолоо. Сонирхолтой Иван Кастидиогоор явсан мөнгөн дээр Тамирыг алсуулруулаад талбайд хамгаалсан. 2 араас нэргүйг нутгаа Санжирма хамгаалсан. Билисарио за хэвчтэй тоглохыг төлөж байсан үү. 2 арын нутгаа хаалтгүй явлаа. Йохан Билис. За нэргүүл хаанда Билисарио дээр намын нутгаа сонгосон хулан сулруулаад орууллаа. Нэргүйг нутгаа өндөр алтан суудууд дотоод анагаалаа. Сая 11 толоо дээр бас 4 онооны зэрэг өсгөж байгаа хэрэгэл ойртчлаа доо. Ярспоны алсуулаад хатнаар дунсан Билисарио. Хагсын нутгаа Диньярис хамгаалт онцлоос 4 дээр холболт 2 ирсэг. 2 хаалтны голоор орууллаа. Исенга студио 4 дээр хон сайхан холболтыг өгöd байгаа юм. Учраас шар гэж бодсонгүй. Челленж хадгалж явах шиг байна. Инхүсэнгийн нутгаа. Араас нэргүйгийн хууралт. Хүслэнгийн нутгаа мошигсан. Ганган мошиглаа да. Багууд хожчих юм бол дараа өдрөд орж ирнэ. Инхүслэнгийн намын нутгаа. Хөлбий гараанд. Хамгаалалтын төвсөн 3 араас нэргүйгийн нутгаа хаалтны донцаагаар орууллаа да. Сүүлийн өдрүүдэд Тиногод олон жил тоглосон Бачрагал Халин 2. Ойтны зааврын хүрд мөнгө медаль 2 тоглогч архам өгөөсөн. Нэргүйгийн хагсын гол явсан Кастидио оногсон хагсын гол уншиг цаг. Энэ ч тоглолт 8 оноо авсан байна. Нийт 19 оноотой тоглогчийг тэргүүлж байна да. Хоёр дахь чинь тоглолтын хажууд байгаа өргөлөө Билисарио. Өсөнгийн ихний чинь тоглолтын давуу тал хэрэгтэй байна да. Ардтгаад Инхүсэнгийн хууралт хамгаалсангүй 6 тоглогч яг байраа зогсчлаа да. Билисарио тоглоход явсан Батчаргын хамгаалалт Жидапанагун оног нэргүүдээр холбот өгсөн нэргүүгийн хууралт явнаа. Хоос ирийн нэргүй хуураад оноог авлаа.
бус тал дээр 5 ч хүрээгүй шугар үйж нэг болт хийж явахад амар өсөлгөн төвхөө Тамирыг амгаалт хамжтай болсон талтаар ирсэнгүү хулан гинөвтгөө Баатарын хулан оноо хөдлөглөө. Нэгдүгээр мөг сул аваад ирлээ. Нэргүүгийн дагуулалт Жарспон даарсан агуураас татва явж чадсангүй байрнаас өгсөн. Инхүсэн гэдэг тохоо инхүсэн дээр хаалт оновчтой 23 оны хүрэл 23-аас 24 оны хүрэл медаль Азийн аваргад 2015 онд Танжины Азийн аваргад хүрэл авч ирсэн байна. 2017 онд далайн ирэг дээр байнгын тоглоостой баг үндэсний спортч хөгжсөн. Элсний үйл бол заалны үйл бол жигд сайхан жилттэй. Эрэгтэй эмэгтэй багаараа дэд дэвшид үздэг бас цөөхөн баг. Намнавтгаа Сүлмэн амгаалт орцсон ороод ирсэн хүмүүс амар ирсэн. Дахиад утсан 3 дахь удаага дотлоод оноогоо авлаа. Талбайд амгаалт хэрэгтэй байна. Белисарио нэргүүг амгаалт гоё болсон. Хүслэнгийн утгаа явлаа. Энэ хүслэнгийн атомштой болсон утгаа нарыг амгаалт Жидапаг амгаалт томштой болж байгаа дэш таталт байсангүй. Гиньярис дөрөвт хэлцээний тоглолтод эхлүүллээ. Нэргүй хоорох гад болсонгүй. Сонгой хараатай өсөрж байгаа юм байна Кастидио. Нэргүүг нутгаа Элбигзэгийн хаалтнаас өрсцөндөө хаалтнаас өрсөд утгаагаа ийцээ. Болнор хуурсан. Араас Белисарио. Эсвэл утгаа хамгаалт тавьсан. Араас хүмүүдээр Кастидиог нутгаа Жидапаг хамгаалалт. Сүгдэг магараас хүмүүдээр хаалт цунгадаа. Дичисиа Диньярис давдаг шинжилгээг хүртэж байлаа. Кастидио ацаалтайс тоглолтоо. Кастидиог нөхөө явсан Жарспон. Бондасак. Хатны гол орноос гарсан Ислин Кастидио. Иргэжлээ солиод усан шигшээ өгөөдөөс орж иж байгаа. Тоглогч их олон байна. Талтаар ирсэн мөнгөн дээр Кастидио тоглоход явсан. Араас нэргүүг тоглоо. За араас ивсаргад оноогоо авлаа. 2004 онд аврагж байсан тоглогч. Энэ жил 38-тай. Нэргүй. Тэгээ болж байгаа тоглогч дээр л найдалтай одогч ч одоо тэтгэн өндөрөвтэй нэргүүрүүл холбоотой чиглүүлж байна. 30 оноо авлаа. Кастидио алтайгт дотоосон Жидапаг амгаалалт нэргүүгээр дотгоо явна. Белисаригийн хаалт. Зя Белисари хаагаад өсөд ийсэн. Аль аль нь өндөр тоон дээр нэг хаалаа да.